За what up guys? Өнөөдрийн review хийх пүүз бол Book 1. Let's go. Окей. Хамгийн түрүүнд ясвал энэ пүүз маань $140. $140 гэхэд бас ер нь бол жоохон үнэтэй. Надад бол жоохон үнэтэй санагдсан. За тэгээд одоо үзүүлэлт рүүгээ орцгоё. Үзүүлэлт хамгийн түрүүнд ярьж бол мэдээд зуралт. Би танарт одоо урагшаа хошоо хэлсэн зурж бас нэг дараа бичлэгээр харуулъя. За та нар сая урагшаа хошоо хэр сайн зурж байгааг харсан баг дараа бичлэгээр. Одоо дараагийн бичлэгээр би танарт чиглэлт солиход хэр сайн зурж байсныг нь харуулъя. That's good. Окей, та нар одоо энэ пүүзийг хэр сайн зурж байгааг нь бас харсан баг. Энэ пүүз бол бүр маш сайн зурдаг. Тэгэхдээ цоостой зааланд энэ пүүз гівгэнд халтарж исэн. Тийм учраас та нар байнгын улаа ингээ арчиж явах хэрэгтэй. Одоо би та нарт улыг харуулъя. Энэ пүүсний ул нь бүтэн эрзэнэн ултай. Эрзэнэн пүүснүүд бол ерөнхийдөө бүр маш сайн зурдаг. Тэгээд маш удаан тогтдог, чанар сайтай байдаг. Тэгээ энэ пүүзийг би гадаа тоглож болно гэж үзэж байгаа. Энэ пүүз бол гадаа тоглож болно. Гадаа сайн зурна. За тэгээд дараагийн ярих зүйл бол мэдээч зөөлөвч нь одоо яг энэ улны энэ хэсэгтээ юм дөрвөлжин zoom unitтэй энэ пүүз маань. Одоо ингээд уловчийг нь аваад харуул та нар zoom unit-ийг ингээд харах боломжтой байдаг. Тэгээд энэ пүүз маань зөөлөвч хэрсэн байсан байг бол хойдлын хэсгээр маш сайн өсрээд буухад та нар хэдий өсөрж явахдаа хүчтэй өсрэлт хийгээд өндөрөөс бууж мужихтаа ер нь өсгөөгөөрөө буухдаг юм яадаг. Гэтэ заримдаа өсгөөгөөрөө угаасаа бууж тардж штэ. Тэгэхэд энэ хойдлын зуралт энэ хэсэг бол угаасаа маш сайн. Тэгээд уртлын энэ хэсгээр ууланд бууж авах хэрэгтэй. Тэгээд би ер нь зөөр өсөрж буугаад шидэлтэй jump shot дээр хийсний дараа өлмөгөөрөө бууж байгаа штэ. Гэтэ өлмөө дээр нэг тийм зөөлөвчгүй өлмөгөөр бол та нар угаасаа газрыг мэдэрнэ. Энэ пүүз маань маш responsive. Тэгээд Kobe дэрхүү LeBron 20 дэрхүү хөлөөрөө та заалаа маш сайн мэдэрдэг, маш responsive. Тэгээд энэ пүүз маань маш уян хатан. Тэгээд энэ пүүзний маань материал савхуаг та нар харж байгаа. Савхөндөө материалтай цэвэрлэхэд амархан. Тэгээд $130 угаасаа ийм материалыг expect хийх ёстой л даа угаасаа. Тэгээд өмсгөлийг ярихад энэ пүүз маань бүр маш бариу. Би өөртөө хувьдаа маш бариу пүүзнэр туртай. Гэхдээ энэ пүүзтэй бүр ийм амар бариу байхад нэлээд би удаан тоглосон. Тэгэхэд хөлий чинь жоохон өвдгөж байсан шүү. Тэгэхээр би хүмүүст хэлэхэд half size юм уу 1 size-аар илүү том аваарай гэж би хүсэж байна. Энэ пүүз бол бүр маш бариу пүүз үлээ. Тийм ч учраас ер нь бол надад энэ пүүз гэхдээ таалагдсан. Зуралт дээр бүр маш гоё байсан. Хэвшүүлэх шаардлага байгаагүй. Шууд бокснаас гаргаж ирэл өмсөөл тоглоход бүр сайн зуржсэн. Гэтэ энэ пүүзийг одоо би ер нь бол буцаагаад би half size юм уу 1 size-аар томруулж авах байхаа. За тэгээд энэ пүүсний ревю гэхэд юм байна. Хэрвээ та нар энэ пүүзийг авмаар байвал би description хэсэгт энэ пүүсний affiliate link-ийг үлдээн. Хэрвээ та нар энэ пүүсийг аваар байвал миний affiliate link-ээр пүүз аваарай. Баярлалаа. Тэгээд хэрвээ та нар намайг ямар нэгэн зүйлийг яриаггүй орхисон юм уу, аль нэг пүүзийг яриулмаар байвал comment хэсэгт сэтгэлтэй үлдээгээрэй гэж би хүсэж байна. Тэгээд like and subscribe. Дараагийн бичлэгээр дахин уулзцаая. Peace.